Hey guys, өнөөдөр хэдүүлээ 3 шинэ төрлийн хөрөнгө оруулалт хийх гэж байгаа. Нэг төрлийн хөрөнгө оруулалт өмнө хэдүүлээ хийжсэн. Гэхдээ энийг ярихаас өмнө хэдүүлээ өмнөх багцлууга шинээр нэмсэн хувьцаануудын тухай жоохон ярьцгаая. За, номер 1 юу юм бэ гэх юм бол Хемзиг хэдүүлээ аль ханшнаар авсан бэ гэх юм бол ойролцоогны 24 70 мал. За 25 дээр авсан гэж одоо тооцч боломжтой байх. Тэгээ хөрөнгө оруулалт хийснээс хойш нэг томоор хэдүүлээ худалдаж аваагүй гэхдээ багаар энэ тэнд ерөөхдөө хэдүүлээ одоо ашиг зулгаад эхэлж байна. Ханаас эхэлсэн бэ гэх юм бол AMD-ийн хувьцаа одоо Хэмзийн хувьцаа бас pre-market дээр сайхан өссөн байна. Одоогийн байдлаар 27% өгөөжтэй явж байна. Хэдүүлээ бас хаашаа хөрөнгө оруулалт хийсэн бэ гэх юм бол AMD тийм хүмүүс бас юу ярьж байна гэх юм бол энэ data center хэмэл ухааны секторт өмнө нь бол дандаа Nvidia-гийн GPU номер 1 хамгийн хэрэгцээтэй байсан юм бол одоо бас CPU хэрэгтэй болж эхэлж байгаа. Яг гэх юм бол энэ агентик одоо хэмэл ухаан бий даасан өөрөө тэн судалгаа гих мэд шин явуулах миний өнгөрсөн одоо барыг хагас жил хэмэл ухаанд ноцлцсон юу юм бэ гэх юм бол дандаа agentic task-ууд тэгээд та харж байгаа юм бол за энэ Amazon-ыг би бас судалж байна хэдүүлээ ийшээ бас удахгүй хөрөнгө оруулалт хийх магадaltaй яагаад гэх юм бол data center-ийн хөрөнгө оруулалтууд нь дэжгүй явж байна. Anthropic хөрөнгө оруулалт нь бас дэжгүй өөрийнхөө бас хэмэл ухааны чипуудаа гаргаж байгаа гэх мэт чинь тийм учраас Amazon бас секси харагдаад эхэлж байгаа. За тэгээд та анзаарсан бол өнгөрсөн 7 оноос эхлүүлээд багцынхаа нэг хэсгээ ерөөхдөө Strait of Hormuz, Dan Man нас болж ерөөхдөө тийш хөрөнгө оруулалт хийж байгаа. Гэхдээ тэр чигтээ ер нь бол инфляц Dan Man л хөрөнгө оруулалт хийхээс илүү буцаагаад баг зэрэг одоо технологи л орж байгаа. Хизээний цагт хэдүүлээ буцаага газрын баялаг гих мэд шууд шилж байх. Гэхдээ одоохондоо энэ хэмэл ухаан дээр нэлээд олон бас ярэ явж байгаа. Тэгээ үнэнгээ хэлчихье. Өмнө нь бол хэдүүлээ илүү их хэмэл ухаан гих мэд шиг юм л хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй байсан. Жишээлбэл энэ AMD-ийн хувьцаа хэдүүлээ бас ямар ханшнаар харж ирсэн бэ гэх юм бол энэ хаваар 120 110 $90 моллар хавцаа харж ирсэн. Гэхдээ эндээ буцаагаад эргүүлээ хөрөнгө оруулалт хийгээв. Яагаад гэх юм бол тухайд нөгөө геополитик алт мөнгө илүү хүчтэй байсан тэрүүгээр хэдүүлээ бас хөрөх ашиг хийсэн л дээ. Гэхдээ энэ Strait of Hormuz, Иран, Израиль, Америкийн дайн эхэлснээс хойш хэдүүлээ багцаа уналтаас хамгаалсан. Гэхдээ энэ тэндээс сүртэй ашиг зулгаад чадаагүй. Тийм учраас өнгөрсөн 7 хоног хагас 2-7 хоног хэдүүлээ баах жоохон өөрчлөлт хийж байгаа. Хувьцааны арилжаа хөрөнгө оруулалт тийм мөнгөөр мөнгө олох амар сонирхолтой байцтай тийм. Гэхдээ амар хэцүү. Ихэвч хүмүүс нь ерөөсөж чаддгүй. Ягаад чаддгүй юм бэ гэх юм бол ментор багш байхгүй. Community байхгүй. Одоо сайн сонсоорой. Тийм. Би school community нээсэн. Тэн дээр юу зааж байгаа юм бэ гэх юм бол энэ толгоонд байгаа хөрөнгө оруулалтын бүх чадвараар чамтай хуваалцаж байгаа. Тэрнээс гадна би ямар хувьцаа хизээ ямар ханшаар хэдэн хуваар авж байгаа юм бэ тэн дээр ил тавигдсан байгаа. Чи нөгөө дүр аж бол. За. Манай community-ээр нэгдсэн хүмүүс одоо 1 сарын байдлаар доллараар тийм ойролцоо 50-60% өгөөж аль хэдийн авцсан байна. За, чи миний энэ чадварыг сурмаар байгаа юм бол энэ видеоны эцэст тийм манаар автна чам дэлгэн мэдээлэл өгнө. Тэгээд school community дотор уулзъя. За, өнөөдрөөс хэдүүлээ багцаасаа нэг хувьцаа хасж байгаа тэр юу юм бэ гэх юм бол GHRS хэдүүлээ GHRS руу бас баг зэргийн хөрөнгө оруулалт хийсэн ямар ханш дээр юм бэ гэх юм бол $13 хавцаа тэгээ бас $15 хавцаа хөрөнгө оруулалт хийсэн. Одоогийн байдлаараа 21 хавцаа долларын одоо өгөөж явж байгаа. Тэгээ хэдүүлээ дундчаа 15-аар хиш хөрөнгө оруулалт хийсэн бол pre-market дээр бас баг зэрэг хөөрхөн ашигтай байна. 40% ашигтай мэдээж бас багц дотор нэг сүртэй жин эзлэх байгаа. За, Hems AMD тэгээд технологийн хувьцаанууд ерөнхийдөө бас өсөд байгаа. Хэдүүлээ бас хаашаа хөрөнгө оруулалт хийсэн бэ гэх юм бол Nvidia руу баг зэрэг хөрөнгө оруулалт хийсэн $190 дээр одоо $202 дээр явж байгаа. Micron дээр хэдүүлээ бас өөрхөн багцынхаа 5% тавьсан байгаа. Тэгээд би бүр тий энэ янз бүрийн геополитик, янз бүрийн дайн маргаан Donald Trump-ийн лай байхгүйсэн бол ер нь бол энэ Micron дотор би баг 15%-ийнхаа багцынхаа 10-15% хийчмээр байна л да. Ганц нэг санаа зовлж байгаа юм юу юм бэ гэх юм бол энэ мегафон хэлбэр байна. Гэхдээ бусдаараа ерөөхдөө бол дэжгүй 200 хоногийн moving average, 50-day moving average up хэдүүлээ бас ишээ хөрөнгө оруулалт хийснээс хойш тий буцаагаад яг тэр хөрөнгө оруулалт хийсэн аншин дээр ерөөхдөө ирж байгаа. За өөр нэг хөрөнгө оруулалт юу юм бэ гэх юм бол Meta-гийн хувьцаа хэдүүлээ бас харцгаая. Meta руу бас хэдүүлээ саяхан хийсэн. Pre-market дээр бас ер нь бол баг зэрэг өсөлттэй харагдаж байгаа. Тэ 674 бас бидний хөрөнгө оруулалт хийсэн ханш руу ирэх гэж байна. За тэгээ хэдүүлээ одоо юу ярмаар гэх юм бол шинээр нэмж байгаа хувьцаануудын тухай ярих хэрэгтэй. Маргааш нөгөөдөр би энэний судалгаа үнэлгээд би таад танилцуулна. Момо юу юм бэ гэх юм бол тэ айгу Hello Group хэдтэд үйл ажиллагаа явуулж байгаа. Оргил цэгтээ энэ компани хувьцаа бүр амар өндөр ханш дээр явж исэн.
social media, dating site майд гих мэдчлэн та харж байгаа юм бол оргилцэгтэй нүсэр том head and shoulders хийгээд тэгээд ерөөхдөө ингээд уналтандаа орцсон байсан компани. Энээс хойш ерөөхдөө хэд хэдэн компаниудаа зарсан энэ social media буцаагаад хэрэглэгчийн тоо буцаагаад өсөж эхлээд тэгээд амар их ноогт ашиг тарааж байгаа ашигтай компани тэгээд баланс дээрээ дүүрэн кэш компани. Энэ компани ашигтай. Тэгээд та юу гэж гэх юм бол одоо энэ 1 тэрбум долларын одоо үнэлгээтэй гэж харж байгаа. Тэгээд энэ компани дансан дотор 1 тэрбум доллароос бараг тийм адилхан хэмжээний бэлэн мөнгө байгаа. Тийм учраас хэдүүлээ юу гэж гэх юм бол зүгээр бэлэн кэш худалдаж авч байгаа. Тийм учраас энэ компани дээрээ сүртэй дампуурах алба бол эрсдэл ерөөхдөө байхгүй. Тийм учраас энэ ерөөхдөө consolidation яваад lower high хийгээд higher high хийгээл явж байгаа. Тэгээд та харж байгаа бол 50 day moving average 200 day moving average буцаагаад жоохон ирэх гээд явж байгаа. Тийм учраас хэдүүлээ ийшээ өргөн олт хийж байгаа. Энэ бол нэг хэд нуураад буцаагаад $50 хүртэл өсөх хувьцаа бол биш. Би эндээс юу харж байна гэх юм бол бас take profit target-уудаа аль хэдийн тавьсан байгаа. Таад бас энэ portfolio update хараад үзээрэй. Ер нь бол энэ компани хувьцаа $8-9 хүрээд явчих юм бол хэдүүлээ сайхан эрсдэл багтай. Яг эрсдэл багтай хөрөнгө олтууд бацтуу бас ингээ хийгээд байгаа юм байх юм бол ойлгомжтой. Яг гэх юм бол энэ дайн дуусаагүй нэг талтаа ороогүй байгаа. Тэгээ хэдүүлээ технологийн компаниуд руу жоохон хувьцаанууд хийцэн байгаа. Тодорхой stop lossтэй. Тэгээд бацтуу ямар төрлийн компаниудыг илүү нэмж байгаа юм бэ гэх юм бол чулуу компаниуд эсвэл эрсдэл багтай аль хэдийн ёроолтой хүртсэн кэш үйлдвэрлэдэг, ноогт ашиг зарладаг өөрийнхөө хувьцаагаа эргүүлэн худалдаа авдаг. За энэ Hello Group Momo бол ноогт ашиг зарладаг, бараг олсон ашгаа нэг бол 100 ноогт ашгаараа гаргацдаг. Эсвэл өөрийнхөө хувьцаагаа буцаагаад хөрөнгө оологч нараас уцаага худалдаа авчдаг. Энэгээр ерөөхдөө дайжгүй. За нөгөө компани юу юм бэ гэх юм бол CCV Cash Converters International Limited Corporates. Энэ ямар компани бэ гэх юм бол Австрал үйл ажиллагаа явуулж байгаа Lombard. Яа, Lombard өндөр барьцаа авдаг, хөргөх чадвартай барьцаа авдаг алт мөнгө монголчууд хэдүүлээ энэ Lombard-ыг бүгдээрээ мэдчихэж байгаа. Та төсөж байгаа юм бол бид нэр энийг бас багаар хөрөнгө олт хийж байгаа. Эрсдлээсээ айгаад энэ дайн майны үеэр эрсдэл багтаа хөрөнгө олт хиймээр байгаа хүмүүс бас юу их боломжтой юм бэ гэх юм бол ийшээ нэмж хөрөнгө олт хийх бүрэн боломжтой. За та харж байгаа юм бол ер нь бол нэлээд томоохон upcycle-тай байсан, нэлээд савлгаа байгаа. Тэгээд секси биш болоод тэгээд уналтандаа орчоод одоо юу хийж байна гэх юм бол буцаагаад 50 хоногийн moving average буцаагаад ер нь бол 200 хоногийн moving average-тай ингээ хүрэх гээд байна. Тэгээд бас юу харагдж байна гэх юм бол ер нь бол bottoming process нь бол одоо дууссан. Буцаагаад баг зэргийн uptrend руу орж байгаа. Та тэнд аимхаа хүмүүс байгаа бол энэ компани руу нэг сүртэй айхааргүй хөрөнгө олт хийх боломжтой. Сүртэй том компани бол биш. Компанийн хөргөх чадвар арилжааны тоо бас дайжгүй. Ерөнхийдөө зүгээр юм жижиг уулуурхан компани бол биш. Хүмүүс тодорхой хэмжээнд аваал зараал. Гэхдээ хүмүүс нэг удаа зарахтаа хамаг ханшийн ингээд нураадаг бол биш шүү. Тийм учраас энэ жижигхэн маш эрсдэл багтай ашигтай өөрийнхөө хувьцаагаа эргүүлээ авч байгаа. Тэгээд энэ бичил санхүүгийн зах зээл дээр Австралийн хамгийн бага үнэлгээтэй окей ёроолтой хүрсэн тэгээд ерөөхдөө хүрх ингээ өсөө явж байгаа таргет нь юу юм бэ гэх юм бол бас take profit ерөөхдөө тавьсан байгаа миний таамаг юу юм бэ гэх юм бол жилийн эцэстээ нэг 40-50 цент руу хүрэх баг. Яагаад дахиад ийм аюул багтай юм бэ гэх юм бол давтаа хэлий эрсдлээс одоо хүртэл өөрийнхөө хамгаалах ёстой энэ дайн яг нэг тийш эргэг байгаа. Гэхдээ хувийн хөвшил хүмүүсийн ажлын байр эдийн засаг жоохон хүнд болоод ирэхээр энэ ломбардууд ер нь бол бас нэг зовдгүй юм аа. За дараагийн хөрөнгө олт юу юм бэ гэх юм бол хэдүүлээ буцаагаад энэ BITI л хөрөнгө олт хийж байгаа. Тийм багцын бас нэг их хөв бол биш. Тэгээд BITI дээр юу харагдж байна гэх юм бол за энэ BITI-ийн chart таадад үзүүлснээс илүү биткойн энэ яагаад гэх юм бол биткойны эсрэг хөдөлдөг. Биткойн өсөх юм бол энэ буурдаг, биткойн буурах юм бол энэ өсөө явждаг. За тэгээд биткойн дээр юу харагдж байна гэвэл өмнөх RSI дээр иржсэн та харж байгаа юм бол өмнө ийм өндөр RSI дээр байх үедээ биткойн яасан бэ гэх юм бол унсан. За тэгээд эндээ ерөөхдөө top information тэгээд decline bear flag тэгээд дараагийн decline тэгээ одоо юу болж байна гэх юм бол дахиад bear flag тэгээд ерөөхдөө дараагийн уналтын шатлуу унах төгсөж байгаа. Тэгээд энийг таадтай бас өмнө зөндөө ярьж ирсэн ерөөхдөө bear flag нөхцөл ингээд таарад эхлэх юм бол ерөөхдөө энэ буурахаар юм байна. За тэгээд ингээд хараад үзэх юм бол биткойн буураад эхлэх юм бол
бас хөрөнгөний зах зээл буурах магадaltaй. Тийм учраас хэдүүлээ Австралийн зах зээл хөрөнгө оруулалт хийж гэн, хэдүүлээ Хятадын зах зээл рүү бага зэрэг хөрөнгө оруулалт хийж гэн. Бид нэр энэ технологийн бус энэ QQQ, Nasdaq, S&P 500 руу бага зэрэг хөрөнгө оруулалт хийж байгаа хэрнээ тэрнээс хараад бус зах зээл рүү бага зэргийн хөрөнгө оруулалт хийгээд эрсдлээ тараан байшуулж байгаа. За бидний бусад хөрөнгө оруулалтууд тийм GHRS доо амжилттай хөрөнгө оруулалт хийгээ гарч ийн. Hems доо бас хөрөнгө оруулалт хийчихэд ер нь бол тийм ашигтай байна. Тэгээ өнөөдөр хэдүүлээ бас юу их юм бэ гэх юм бол Hems and Hers дээрээ stop loss бага зэрэг дээшлүүлэн бусад компаниуд дээр бас stop loss-а дээшлүүлэх сигнала би таадаг ерөөхдөө өнөөдөр орой групп дотор портфолио апдейт дээр ингээд тавьчихна. Тэгээд манай бусад тийм багц дотор байгаа ерөөхдөө хэвэндээ таад харж байгаа бол манай BCI бас ерөөхдөө хөөрхөн энэ bull flag хийгээл явж байгаа. DSB Германы засгийн газрын бонд бас ерөөхдөө ингээд тий циклэрээ ингээд явж байна. Арай буурч дуусаагүй байх шиг байна. Дахиад жоохон буураад энэ 50 хоногийн moving average дээр ирэх юм бол хэдүүлээ бас ийшээ нэмж хөрөнгө оруулалт хийх боломжтой. За, Америкийн цаг агаар муу хിവэрэ муу цаг агаар юу болж байна гэх юм бол тариачдад ерөөхдөө зовлон увчруулж байгаа. Wheat хамгийн гол нь буудааны энэ жилийн юу нөхцөл байдал ерөөхдөө хүнд байна. Тэгээд хаад юу арч байна гэх юм бол энэ uptrend дээр хүчтэй хിവэрэ corn эрдэнэ шиш бас яг адилхан. Тэгээд хэдүүлээ хөрөнгө оруулалтуудаа хийцэн баг зэрэг маневр хийж байгаа, баг зэрэг ашиг энэ дээрээс зулгаагаад явж гин. Одоо хэдүүлээ юу хүлээж байгаа юм бэ гэх юм бол евро саяхан нэлээд буцаагаад хүч авсан. Гэхдээ энд нэг resistance дээр ирсэн байна. Тэгээд та бас RSI-г харж байгаа юм бол энэ RSI дээр хүрээд ирэхээр ерөөхдөө rollover хийчихдэг. Тэгээ хэдүүлээ зүгээр хүлээж бай. Энэ QQQ Nasdaq ер нь бол нэлээд хүчтэй дээш явсан. Одоо жоохон амьсгаа авах. S&P 500 бас яг адилхан нэлээд хүчтэй хөдөлгөөн хийсэн. Dow Jones буцаагаад 50,000 та хүрсэн байна. 200 day moving average uptrend дотор хэвээрээ 50 day moving average жоохон хөдөлж байна. Алт дээр ер нь бол шинэ мэдээлэл байхгүй. Энэ зүгээр тий өөрөө хаашаа явах хэвээр шийдвэрээ гаргах хэвээр. Дээшээ явах юм бол нэлээд хурцтай дээшээ явах потенциалтай өмнө энийг бас ярьж ирсэн энэ 6500 8000 долларын level. Гэхдээ бас энэ юу арж байна гэх юм бол богино хугацаанд бас богино дунд хугацаанд бас жоохон суларч магадгүй тэгээд хэдүүлээ харцгаая. За, долларын хувьд бол сая тий ер нь бол энэ resistance-ийг эвдэх гэж дахиад фейлдсэн жижигхэн breakout fake out бицхан fake out ерөөдөө хийж чадсан жижигхэн double top мэдээ юм харагдаж байна. Тэгээд гэхдээ долларыг ингээ холоос хараад үзэх юм бол ер нь бол томоохон base information хийж байгаа. Тэгээ энэ долларыг ерөөхдөө энэ 7 хоног эх 7 хоногт хэдүүлээ маш анхааралтай харах ёстой. Яг гэх юм бол доллар буцаагаад өснө гэдэг чинь хөрөнгөний зах зээл буурна гэсэн үг, алт буурна гэсэн үг гэх мэтчлэн доллар буцаагаад чангарч юм бол хэдүүлээ алидны бэлэн бидний товар бүтээгдэхүүн өсөө явчихна. Commodities өсөө явчихна. Доллар сулрна гэсэн үг. Тэгээд алт хөрөнгөний зах зээл евро яагаад чангарч байна гэвэл ерөөхдөө энэ доллар сүүлийн 2-7 хоног 100-аас доллар индекс 100-аас 98 хүртэл буурсан учраас. За. Тэгээ та stop loss-уудаа өөрчлөөрэй. Багц дотор шинэ хувьцаануудаа нэмж аваарай. Тэгээ өнөөдрийн нэмж авсан хувьцаа би дахиад хэлье. Аюулгүй эрсдэл багтай. Хөргөх чадварын хувьд бол бас бидний хувьд бол дэжгүй. Тэгээд аюулгүй хөрөнгө оолтуудаа хэдүүлээ өргөжлүүлнэ. Тэгээд одоо хэдүүлээ багцтай сайн анхаарад stop loss-уудаа тавиад шуналтахгүйгаараа ийм савлгаатай үеэр зүгээр юу болохыг хэдүүлээ харах ёстой. Алт бол хаашаа хөдөлж магадгүй, хөрөнгөний зах зээл хаашаа хөдөлж магадгүй. Гэхдээ юу тодорхой юм бэ гэх юм бол инфляц өсөөл явчихна. Одоо ерөөхдөө за нэг 5 сарын ихээр энэ инфляц нөлөөлж эхэлнэ. Европ дотор авиа компаниуд нислэгүүдэд цуцлаад эхэлж байна. Яагаад гэх юм бол тий төлчний үн ингээд нэмэгдэж байгаа. Одоо супермаркетуудаар ингээд үн ханшууд ингээд ерөөхдөө нэмэгдэж байгаа. Тэгээ миний контентын доор хүмүүс таад бас комментуудыг уншаад үзэхээр тий Европт ингэж ин хүнсний бүтээгдэхүүн гих мэдчлэн хүмүүсийн зовлон ингээд баг багаар нэмэгдэж байгаа. Тэгээд тэрэндээ хэдүүлээ ер нь бол бэлэн тэгээ багцаа бэлгээрээ stop loss-уудаа тавиараа маргааш эргээд уулзгаая. Bye guys. Хэрвээ та манай эдгээр захирал бит хоёрын Earn Invest Be Free School Community-д нэгдэхийг хүсвэл яг одоо үзэж байгаа бичлэгийнхаа хамгийн эхний линктээр дараарай. Линк дээр дарснаар манай School Community-гийн ерөнхий мэдээлэл гарч ирэх ба хамгийн түрүүнд та school дээр өөрийнхөө профайлыг үүсгэх юм. Профайлаа үүсгэхийн тулд та заавал нэг зураг,
өөрийн овог, нэр болон мэйл хаягаа оруулах шаардлагатай. Профайлаа үүсгэсний дараа та join гэж дараад Visa карта холбоно. Visa карта холбосноор сарын $29 төлбөр нь шууд татагдаад та манай community-д нэвтрэх эрхтэй болно. Манай community-д орж ирснээр юу байгаа юм бэ гэвэл одоо аль хэдийн 10 компанийн үнэлгээ, түүний Excel файл, давтамжтай ордог зах зээлийн шинжилгээ, судалгаа болон анхан шатны бүх суурь мэдээллүүд орсон байгаа. Мөн та надтай холбогдоод бүх зүйлээ асуух боломжтой. Хэрвээ танд сонирхолтой санагдчих байвал манай community-д нэгдээрэй.